Монгол өрнсөн 2025 оны онцлог үйл явдлууд. 2025 онд Монгол улсын нэр хүндийг олон улсад урлаг спортынхон л өндөрт өргөлөө. Харин дотооддоо бид тун амар гүйжилийг туллаа. Өдөр бүхэн сорилт яг л үе давдаг тоглоом шиг хэцүү байлаа. Үзэгч та бүхэнд 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас томилон хүргэе. Улсын хурлын даргагүй ерөнхий сайдгүй болж үтсэн 2025 он. Засгийн газрыг огцруулахыг шаардсан олон нийтийн жагсаал Монгол улсын 32-33 дахь ерөнхий сайд Лувсан намсрайн оюун эрдэнэ судлыг анхуулж, улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийг 2 хувааж, удирдал үргэлжилсэн иргэдийн шаардлагыг улсын хурлаар авч хэлсэн чуулганы нууц санал хураалтаар 6 дугаар сарын 3-ны өдөр оюун эрдэнэ засгийн газар огцорсон юм. Засгийн газар огцруулсан ч эрх баригчдын зодон намжаагүй, суудлаасаа огцорсон ерөнхий сайд намын даргын албан тушаалаа шин даргаж шилжүүлэхээр Монгол Ардын намын баг хурлыг зарлаж, за энэхүү албан тушаалд 34 дахь ерөнхий сайд Замдынштар улсын хурлын дарга амар ёслолноор өрсөлдөж, амар ёслолонгийн ялалтаар өндөрлсөн боловч Монгол Ардын намын зодон улам ширүүсч, улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг амар ёслолон болон Замдынштрыг дэмжигчид гэсэн 2 бүлэгт хуваагдаж, эцэстээ энэ хоёрыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг улсын хурлаар хэлэлцэж, хоёуланг нь нэг өдөр огцруулснаар Монгол улс түүхэндээ анх удаа улсын хурлын даргагүй ерөнхий сайдгүй болж үтсэн юм. Гэвч ерөнхий сайдыг огцруулсан үндсэн хууль зөрчсөн хэмээн улсын хурлын хэсэг гишүүд цэцэд гомдол гаргаж, үндсэн хуулийн цэцгийн их судлын хуралдаан 10 дугаар сарын 22-ны өдөр болж, за энэ асуудлыг хэлэлцээд ерөнхий сайдыг огцруулсан улсын хурлын тогтоол нь үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлснээр 34 дахь ерөнхий сайд Замдынштар суудалтаа үлдэж, улсын хурлын гишүүн Бат Эрдэнэийг улсын хурлын дэд даргаар томилсон. Эцэст нь намын маргааныг таслах, за Монгол Ардын намын 31-р их хурлыг зарлаж, улсын хурлын гишүүн Учрлыг 11-р сарын 15-ны өдөр Монгол Ардын намын даргаар сонгож, намын дарга нь ерөнхий сайд болж, засгийн газраа бүрдүүлдэг боломжлыг эвдэн Замдынштар засгийн газраа Учрал улсын хурлаа удирдахаар болж, эрх баригчдын ил зодон намжсан юм. Оюу толгойн сонсгол болж улс төрчид гэрчээр дуудагдлаа. Монгол Улсын засгийн газар болон Ivanhoe Mines Rio Tinto компани хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж гар хэвсэг зурсан. Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Монгол Улсын засгийн газар оюутлахын компани 34% албан ёсоор эзэмшиж эхэлсэн юм. 16 жилийн өмнө байгуулсан энэ гэрээнд өөрчлөлт оруулах, оюутлахын бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд гэрээний баримтчиг үйл ажиллагааг хянаа шалгах, за үүний тулд нээлттэй сонсгол хийх хэрэгтэй гэж үзэн, улсын хурлын хянаа шалгах төр хорооны нотлох баримтыг шинжилэн судлах сонсголыг зохион байгуулсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед ерөнхийлөгч байсан энх хоёр ерөнхий сайд байсан Баяр, за үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан Лүндэ Жандсан, Дэмбэрэл болон сангийн сайд Баяр цогт тэргүүтэй хүмүүс гэрчээр дуудагдсан юм. Эцэст нь оюу толгой бол өөрөө одоо үндсэн хуулиар тохиолсон төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч. Тэгэхээр энэ хугацаанд сэтгэлээ жилэн бид бүхэнтэй хамт байсан ард иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна. Шудраг бусыг үйлдсэн хэнийгч огцруулах даваа гарыг хүлээж байгааг сануулъя. Чухал атлаа орхигдож, буруу бодлогын золиос болсон гол 2 салбар бол эрүүл мэнд, боловсрол. Баталж салбарын ажилчдын жагсаж ажил хайсан. Тодорхойлбол 720 гаруй байгууллагын 40 мянган багш ажилтан 14 хоног ажил хайсны эцэст цалингаа 75%-аар нэмүүлэхээр болсон юм. За ингэхдээ эх оны 1-р сарын 1-ээс 50%-аар 11-р сараас 25%-аар тус нэмэхээр тохиролцоонд хүрсэн. Үүний дараа 150 эмнэлгийн 1500 гаруй эмнэлгийн ажилтнууд мөн жагсаж ажил хайхаа мөн мэдэгдсэн ч салбар яамтайгаа багш нартайгаа ижил нөхцлөөр тохиролцсон юм. Ажилдаа баригдаж олон жил дуугүй төвчээртэй явсан тэд ийхүү тэсгэл алдарч ажлаараа дэмчин тавьсан онсон гэж хэлж болно. Мөн хавар 5 дугаар сард огцрох амархан нэртэй 50 жагсаал 21 өдрийн турш үргэлжилж, за 6 дугаар сарын 2-ны өдөр өндөрлсөн. Өмнөх ерөнхий сайдын хүү болон бэр охины тансаглал нийгмийн сүлжээнд хөндөгдөж завламаар шударгасыг нэгсэн залуусын жагсаал болон хувирч төв талбай руу хальсан тэдний дуу хоолой дэвшүүлсэн асуудал санал тавьж байгаа шаардлагын хүрээнд Лувсан намсрын оюун эрдэнэ огцорч засаг солигдсон юм. Цахим спорт өсрөнгүй хөгжиж дэлхий биднийг мэддэг боллоо.
Цахим тоглоом нэг төрлийн спорт болон хөгжиж манай залуус шин түүх бүтээж байна. Ялж ялагдах нь өөрөө спортын хууль, гагцхүү тэнд хүрчгсэн байгаа нь цаашдын олон амжилт түүхийн хаалгыг нээж буй хэрэг юм. Онцлбол тэд Сауди Араб зохион байгуулагдсан eSport World Cup 2025 дэлхийн цомын тэмцээний авраг болсон. Дараа нь дахин нэг тэмцээний дэд байр шалгарснаар Ижил ТV болон Велвин шансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдсэн. Монгол зүйн тоглолтыг цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн парк, төв талбайд том дэлгэцээр шууд дамжуулж хэдэн мянган авуу халан дэмжиж гадаа үүр цайлгасан. Хамгийн сүүлд бид Олимпийн аврагтай болохдоо ийхүү баярлаж, тогтлон дэмжиж, хамтдаа төгшин хүлээж сэтгэл зүрхээрээ нэгдсэн байх. Тэднийг Монгол улсын үндэсний шигшээ багтаасан төдийгүй оны төгсгөлд Монгол улсын соёлын элчээр томилсон юм. 3 сая хүнтэй жижиг улс багийн спортоор дэлхийд өрсөлдөж амжилт гаргалаа. 2025 оны 6 дугаар сарын 29 энэ бол Монгол улсын 3x3 сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн түүхэн өдөр. 3 сая хүнтэй жижиг улс багийн спортоор дэлхийд өрсөлдөх боломжгүй гэдэг үгүйсгэлд хариулт өгсөн. Ирээдүгөө зөвхөн сагсан бөмбөөр төсөөлдөг олон мянган хүүхэд залуусын итгэлийг асааж урагшлах хүч болсон өдөр юм. Шидэлт амжилттай болсон шүү үзэгчтэй. Манай шигшээ баг дэлхийн авраг шалралт тэмцээний финалд гарч ирж байна. Дэлхийн авраг шалралт тэмцээнээс медаль авч байна үзэгчтэй. Ариуцдаг шидэл заяа тонж байна штэ энэ. Орчлоо үзэгчтэй энэ зүүд биш. Энэ бол Монголын 3-3 сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөгийн түүхэн мөч шүү үзэгчтэй. Энэ олон жилийн хөдөлмөр. Энэ үзэгчдийн уухай дүрлэг Цэнгэр дэлгэцаараас үзэгч та бүхний дэмжлэг энэ бүхний ачаар манай Монголын шигшээ баг дэлхийн авраг шалралт тэмцээний шүгээн дөрөв төлөөлж штэ. Ямар гоё юм бэ үзэгчтэй. Үнэхээр гоё. Бүр үнэхээр сүрпэр. Бүр уулахаас зур араагаалах ямар гоё юм бэ. Бид нар боошиг уушлаа. Бид нар 2 олимпийн аврагыг олсон. Бид нар дэлхийн аврагуудыг олсон. Энэ хүртэл бидний зам дардан байгааг үзэгчтэй. Мэдээж та бүхэндээ баярлалаа. Шигшээ багийн октоудаа баярлалаа. Энэ хүртэл Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зөв бодлоор авч явсан 3-3 холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Energy Resource, Energy биш байгууллага бүгдэнд нь баярлалаа. Үзэгч та бүхэнд дахин баярлалаа үзэгчтэй. Бид нар дэлхийн аваргын медальтнууд, бид нар дэлхийн аваргын финалд гарсан. Энэ бол зүү түшинээр бодож үзэгчтэй. Төрч өндрөөр үнэлж сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид болох Цэрэн лам, Хулан, Ариун цэцэг, Нандин хүсэл нарыг ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гавьяат тамирчин цол тэмдгээр наадмын өмнө шагнасан юм. 3 саяулаа гэж чамлагддаг Монгол улсыг 8хан иргэн нь од болгов. 301.6 сая төлбөртэй гишүүнтэй Netflix-ийн Physical Yes шоу үзэгчдийг байлдан дагууллаа. Тус шоунд Өмнөд Солонгос, Монгол, Япон, Таиланд, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг 8 улсын тамирчид эх орноо төлөөлсөн юм. Монгол улсыг улсын арслан Орхон баяр, холимог тулаанч инх оргил, жудооч, адьясран, Монгол улсын гавьяач жүжигчин циркчин лавг очир, волейболын тамирчин олон улсын хэмжээний мастер хансран, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчин дүлгөөнөр төлөөлж дэд авраг болсон юм. Тэд Монгол хүний төсвөр төвчээр холч ухаан, хүч чадал алсын хараа, хэрсүү занг тов тодорхой харуулж ойлгуулж хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Үүний нөлөөгөөр Монгол орны түүх, өв соёл, ёс заншил, уламжлал руу дэлхий сонирхон өнгөх болсон. Ингэж хэлж буй учраас манайхаас гадна оролцогч 7 улсын үзэгч нэмээд тус платформын хэрэглэгч дагагчид гээд хэл хязгааргүй өргөн удам цар хүрээг хамарсан юм а. Нас ойролцоо залуус улсын наадмын үзүүр төрөг булаалтан наадлаа. Улсын их баяр Цэнгэл наадмын хүчит бүхийн барилдааны өндөр даваа шөвгийн 4 үзүүр төрөг булаалдах үеэр наадамчин олон нутаг нутгийнхаа дууг найрлан дуулдаг уламжлалтай. Нутгийн бөхөө дэмжиж буйгаа ин илэрхийлдэг. За Батмагнаа чинь үнэхээр хазах дург байгаа юм байна да. Хосволоо тавирлаа. Гарчлаа. За чадмихэн дадлаа. Ардын өмсгөлийн төгөлс өнгөрөмжлийн өмнөсний их баяр наадам Баян хонгор аймгийн Жинсумын ариад Батлан хамгааллын яамны алдрын дэвэр спортын өрөө тэргүүн богдохын нэвжээний Монгол улсын задууначин төвшингийн Батмагнаа 9 давн төрүүлж Монгол улсын арслан цолын удслыг биелүүллээ. За үнэхээр гайхалтай барилдааныг үзүүллээ. Өнөөдөр Батмагнаа чинь Сүхбаатар аймгийн Онгон сумын ариад Хилчин спортын өрөө
Жавхан түхийн дэвжээ нэгдэл клубын бүх аймгийн хур царс нэмдоржийн өсөх баяр 8-5 үзүүрлэж Монгол улсын тард цолны улс дэвгэлүүллээ. Буянт гол, өргөн сэлэнг, увс нуур, завхан гол, хонгор нутаг ар араасаа игшиглэх нь сонсголонтой. Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жил хонгор нутаг дөө игшгэллээ. Баян хонгор аймаг 76 жилийн дараа улсын арслан солтонтой болсон юм. Энэ үн хөндийг Баян хонгор аймгийн Жинс цумын харьяат Батмагнаа хүртсэн. Харин Скватер аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Өсөх баяр 8-5 үзүүрлэж улсын гард цолтон болсон. Нас ойролцоо залуус улсын наадмын үзүүр төрөө болаалдаж хамтдаа цэнгэлдэх тойрон алхаж наадамжин олноо хүндэтгэл үзүүлсэн жишг жилжилийн наадмаас онцгой байв. Наадам бол Монгол түмний хувьд цагаан сарын дараа орох хамгийн том уламжлалт баяр, ондоошил, соёл, түүх, өв, санах хой, энд цөмбий. Тиймээс даяаршиж суурин иргэншилд эзлэгдэж нүүдэлчин хавгаасаа улам бүр алсарсаар буй энэ цаг үед яхарахгүй хамгийн чанга дохио сэрүүлэг болж буй юм. Эрчим хүчний салбар энэ онд ч балагтай байлаа. Алдагдaltaй, ачаалттай, асуудалтай ажилласаар ирсэн эрчим хүчний салбар энэ онд ч балагтай байлаа. 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дулааны цахилгаан станц 3 компани өндөр доролтын цэхэд галгарч 9-р турбины генератор шатсан юм. Ослын улмаас тус станцад 20 жил ажилласан инженер амиа алдсан. Цахилгаан хангамж 50 мегабайт, дулаан хангамж 100 галаараа дутагдалд орсон. Ашиглалтад ороод 60 жил болж байгаа тус станцын тоног төхөөрөмжийн насжилт хэтэрч турбинуудын ашиглалтын хугацаа дууссан гал гарах гол шалтгаан болсон. За энэ явдлаас 2 сарын дараа Дулааны цахилгаан станц 3-т дахин гал гарч арга барсан сайд удирдлагууд лам авчирч ном хүртэл уншуулсан. Станцын техник хэрэгслийн илэгдэх аюулгүй байдал хүний амь эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн нь салбарын хэмжээнд томоохон сургамж болсноос гадна 35 жил эм тариагаа арай хийж залгуулсан эрчим хүчний салбартаа анхаарах тохиогч өгсөн юм. Гацаанаас гарсан гашуун сухад ганц модны төмөр зам. Гашуун сухад ганц модны хил дагсан төмөр зам нь замын өөд ирээний шугамаас хойш Монгол Хятадын хооронд 70 жилийн дараа хэрэгжиж байгаа 2 дахь төмөр замын холболт боллоо. Төслийн хэлцээрийг 2004 оноос эхлэн нүүрсний экспортын өс нэмэгдэх хэрэгцээтэй уялдуулан ярьж эхэлсэн ч санхүүжилт цариг ашиглалтын зохицуулалтын асуудлаас шалтгаалan олон жил бодит дахицгүй саадсан төвхтэй юм. 25 оны 6 дугаар сарын 9-нд барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар нийт 32.6 км-ийн урттай хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. За барилга угсралтын ажил 2025 онд эхэлж төлөвлөгөөний дагуу 2027 онд ашиглалтад орох хүлээлттэй байгаа юм. Оны сүүлийн 2 сарын байдлаар иргэд литр шатхууны төлөө шөнийн турш дугаарлав. Өвөл эхлэхдээ зэрэгцэн шатхууны хомсдол үүссэн гадаа эдэр 9 хүүтэнд тачганаж буй энэ үедч шатхуун хомссон хэвээр байна. Иргэд зөвхөн шатхуун авахын тулд 3-5 цагийн урт дараалалд өглөө оройгүй дугаарласаар байгаа. Салбарын яам бурууга Оросын холбооны улс руу шагийнхан руу иргэд рүү чиглүүлэх оролдлого удаа дараа хийсэн. За Орос дахь үйлдвэр засвартай байсан иргэд хэрэглэнээсээ давсан хэмжээгээр авч нөөцлөд байна. Хууль бусаар дамлаж зарж байна зэргээр бусад руу буруу өгсөөр энэ хүрсэн худлаа биш. Дагаад төвөгжрөл дугаараа хязгаарлалтын асуудал иргэдэг бухимдулсан. Шатхуун түгээх станцуудын гадна урт дараалал үүснээр төвөгжрөлт нөлөө үзүүлж байгаа. За шинжлэлийн баяр болох гэж байгаатай холбоотой томоохон зах худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж төвөгжрөл үүсгэж байна гэдэг байдлаар асуудлыг тайлбарлаж дугаараа хязгаарлалтын асуудлыг зүтгүүлсэн ч иргэдийн эсэргүүцлээр цуцлагдсан. Ингээд харвал жилийн жилдэл үүсдэг өвлийн асуудлууд энэ жилч байж л байна. Ялангуяа нийслэлийн иргэд өвлийн 3 сарыг ханиад томоо төвөгжрөл шатхууны урт дараалалд зарцуулж тун заавгүй сөхөөгүй бас хүү өрөвдмөр амьдарч гардаг болжээ. Монгол Улс захин мөрөгтэй тоглоомыг хоригдсан Аз ТV-ийн 22 дахь улс боллоо. 2025 онд Монгол Улс захин мөрөгтэй тоглоом тэр дундаа OneXBet-ийн үйл ажиллагааг хязгаарлах 20 чиглэлээр бодит талхам хийж эхэлсэн онцлог үйл явдал болсон юм. Засгийн газрын хуулийн нэлтийн байгууллагатай хүчээ нэгтгэн домен хаах, сурчлагыг зогсоох, эрүүгийн хариуцлагын заалтууд оруулах зэрэг арга хэмжээнүүдийг шатараалттай хэрэгжүүлж эхэлсэн. Тодорхойлбол засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал бүх төрлийн захин мөрөгтэй тоглоом бооцоо тоглоомыг хориглох хуулийн төслийг боловсруулж буй талаараа мэдэгдэж байсан. Учир нь захин мөрөгтэй тоглоом зохион байгуулдаг OneXBet гэхэд Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй компани бөгөөд гэрээ байгуулан цалин авдаг 110 агенттай. Эдгээр агентаар дамжин 2024 онд $500 сая америк доллар, 2025 он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар $87 сая америк доллар Монгол улсаас гарсан байдаг. Иймд засгийн газраас төлбөр
тааварт бооцоо тоглоом, захин мөрөдөө тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох тухай, зөвшөөрлийн тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Ингээд улсын хурлаар энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр эцэслэн баталсан тус хууль 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Хаврын морин уралдааныг сэргээж хүүхд эрхийг ноцтой зөрчлөө. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ, зохион байгуулахыг хориглосон. Гэсэн ч зарим иргэд дөнжин гараа уралдааныг сэргээх шаардлагыг засгийн газарт хүргүүлснээр засгийн газар 2025 оны 1 дугаар сарын 29-ны ээлжид хуралдаанаар үүнийг хэлэлцэж, спорт соёлын арга хэмжээ зохион байгуулах бүх эрхийг аймаг орон нутагт шилжүүлсэн юм а. Ингэснээр жил бүрийн 11 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрээ хүчингөө болгож, өөрөөр хэлбэл хурдан морины уралдааныг хизээ хэрхэн зохион байгуулахыг аймаг орон нутгийн удирдлагууд шийдэх боломжтой болсон юм. Өвөл хаврын морин уралдаан бол хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг болохыг хүний эрхийн үндэсний комисс болон олон улсын судалгаанд дурдсан байдаг. Гэтэл засгийн газрын уг шийдвэр нь Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж болон хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Мэдлингээс хагас когсон шин түлш. Энэ онд шахмал түвшний бодлогод гарсан хамгийн том өөрчлөлт нь түүхийд найрлага төдийгүй нийлүүлэлтийг хэлэхэ байлаа. Өмнөх жилүүдэд дотоодын мэдлинг суурьтай шахмал түвш хэрэглэж байсан бол энэ оноос хагас кокс нүрсийг үндсэн түүхийдээр ашиглах шийдвэр хэрэгжсэн юм. Тус шилжилтийн бодит нөлөөг энэ сарын 22-ны өдөр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. 2025-аас 2026 оны галгааны улиралд хагас кокс хэрэглэснээр түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50%, нийслэлийн агаарын чанарт 27-аас 28% эерэг нөлөө үзүүлэх тооцоо гарсан гэлээ. Түлшийг импортоор авч буйд иргэд дургуйцаар ирсэн. Тэгвэл энэ сарын 22-ны өдрийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурлын үеэр тавталгай түвш компаниг гүйцэтгэх захирал Эрдэнэбаяр хагас кокс нь түлшний үйлдвэр байгуулж 90 хонд 100% дотооддоо үйлдвэрлэн гэдгийг онцлон мэдээлсэн юм. Энэ онд олонний анхаарлыг татсан харамсалтай төгссөн хэд хэдэн үйл явдал боллоо. Улирч буй онд монголчуудын дунд харамсал дагуулсан үйл явдлууд олон өрнсөн, олон эмэгтэй хүчирхийлэлд өртөж, эмгэнэлтэйгээр амиа алдаж, нийгмийг айдас давтуулсан жил боллоо. Ээж дүүнэр ингээд дөрөндөө ээж ингээд алдсан. Надад амар хэцүү байна. Ингээд яг цэрэгж аваад яг ингээд хурж ирж байхад яг ийм болчлоо. Шахмал төрс ингээд өмнө ингээд нүүрс төлдөг байхад ингээд хүмүүс ингээд угаартлаа гэж ардгүй лээс шүү дээ. Тэгж одоо тэгээд угаартаа долноо хүчний хүний амин өнгөрж ийн ингээд надад амар хэцүү би амар гомдолтой байна. Ханийн пишинтэй айлд 6 хүн угаартаж насварсан. Энэ хэрэг явдлаар од баяр ээжигээ төрсөн дүүнараа үрд алдсан. Тэрээр тухайн үед цэргийн алба хааж байв. Тус асуудал дээр хинч хариуцлага хүлээгээгүй 6 хүний амийг 2 өрөө байраар хаагаад л өнгөрсөн байдаг. Өвсгөл аймгийн Тарайлан суманд 9-р сарын 17-ны өдөр 2 настай хүү сургаггүй алга болсон. За хүүхдийг 8 өдрийн турш хайсны эцэст 25-ны өдөр цогцсыг нь олсон. Харамсалтай нь уг үйл явдал мухарлагдах хүртлээр нийтийн анхаарлын төвд байгаа. Эрлийн ажил туслахаар сайн дурын иргэд, төрийн албаагчид, онцгой цэрэг цагдаагийн албаагчид гээд өргөн бүрэлдэхүүн оролцсон байдаг. 2 настай эмэгтэйг хөнөөж шүүгэнд нуучгаад дараа нь 16 настай охиныг гэрцгийгээр хөнөөж чимдаанд нуусан хэрэг гарсан. Нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмтэргийн талаар амиа алдсан. За 16 настай охины ээж захин мөрчөнд шүглүүлсэн. 2024 оны 6 дугаар сард 20 настай давагд орчин 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц гэрцгийгээр хөнөөсөн байдаг. За өөрөөр хэлбэл 2024 оны 6 дугаар сарын 8-9-ийг шилжих шүүн Зэг их 32 настай эмэгтэй гэртэн хөнөөж хувцсны шүгэнд нь хийсэн байсан гэх. Харин дээр хэрэг болсноос 12 хоногийн дараа 2024 оны 6 дугаар сарын 21-ний шөнө давагд орчин архитан цогторсон үедээ хаул дүргийн 2 дугаар хороонд оршин суух 16 настай иш гих охиныг онц гэрцгийгээр хөнөөж цогцыг нь чамдаанд хийсэн байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байдаг. Нэрээ 23 удаа утгаж хөнөөсөн ийм хотод бүх насаар нь хорхол оноолоо. Жемол худалдааны төвд ихнэрээ олон удаа утгаж онц гэрцгээр хөнөөсөн олныг цочирдуулсан хэрэг гарсан. За хэргийг сануулхад өнгөрсөн 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд барилах Жемол худалдааны төвд гэр бүлийн тагваа харилцааны улмаас ихнэрээ хөнөөсөн. Инх хотын шүүх хурал Баянгол хаан сонгонойрхон дүүргийн шүүхэд болж түүнд бүх насаар нь хорхолыг оноосон юм. Дурсамж руу шилжсэн улирч буй оны турш мартагдашгүй мөн мартаж болохгүй нийгмийн олон үйл явдал болж өнгөрчээ. Тэдгээрээс үзэгч танд нэгэн сайт томилон өргөлээ.